So the voices of people of Mongolia is being heard by the government and all the stakeholders, because we've done a series of consultations. We began on the 15th of July. We engaged with all the international organizations and diplomats and everybody to look at the whole aspects of sustainable development, sustainable financing. And thereafter we did with the UNFPA's leadership support to engage with all the youth. We had more than 100 young people who came and discussed about issues about what the youth of Mongolia is looking forward to, what are the issues and challenges and the way forward. Then we looked at science, technology, innovation. We've done digital transformation. Today's meeting is a national consultation, and we're having 8 groups of people coming in and looking at the 4 issues on sustainable development. So what we hope that all this will be put together, and on the 12th of September, we will present it to the government, preferably to the president or to his representatives, who will be going to New York for the sustainable development, for the Summit of the Future. And that's where we will have Mongolia's voice of all the people, including the youth, the civil society, private sector, academia, think tanks, and the government partners to come together and share their challenges, issues, aspirations, and the way finding the solutions for the way forward to achieve the sustainable development goals for Mongolia in alignment with Mongolia's Vision 2050 as a longer term aspect. So I hope that all these national consultations will come together, an opportunity for bringing the voices of Mongolia to the global stage for the Summit of the Future. Бүх үзүүлэлтүүдээр анхаарах шаардлагатай. За сая үзүүлж байгаагаар бол нийт төдөлтөө хөгжлийн зорилго 18% нь эрчимжиж эхэлсэн гэдэг тийм үзүүлэлт гарсан. Гэтэ эрчимжүүлэх шаардлагатай гэдэг дээр бид их олон зүйлс байгаа. Тэр дотроо ялангуяа хөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэдэг асуудлууд маш чухал. Одоо үндэсний хилцүүлэг гэж нэртэй зохион байгуулагдж байгаа. Тэгэхээр энэ салбар тулгымдсан асуудлууд эдгээрүүд байгаа юм байна гэдэг зүйлсийг салбарууд маань хамтдаа хэлэлцсэн. Тус бүрдээ ирүүлсэн. Тэгвэл яг үндэсний хэмжээндээ яг бүх талууд оролцоод танаас одоо тухайн иргэний нийгэм, олон улсын байгууллага, магадгүй залуучууд, хөлийн бэрхшээлтэй иргэд тэдний тухайд чиглэсэн асуудлууд юу байгаа юм бэ? Бид нар нийтлэгээрээ энэ асуудлуудыг нэгтгэхэд нэг дуу хоолойтой байх гэдэг үднээс бид нар энэ үндэсний хилцүүлэг зохион байгуулж байгаа учраас гарах одоо үр дүн маань яг нэг цонхоор нэг доо хоолойтойгоор гарна гэж харж байна. Үндэсний хилцүүлэг өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж дуслаа. Үндэсний хилцүүлгийн гол цөм болсон бүлгийн ярилцлагын үеэр бас талууд маань нэлээд олон асуудлыг ярилцлаа. Гол нь бол бас үндсэн 4 асуудал дээр төвлөрлөө. Нэгдүгээрт нь болохоор доктортой хөгжлийн зорилгыг одоо хэрэгжүүлэхэд ямар хурц гурван ашиглах юм. Хоёрдугаарт нь болохоор санхүүжилт юу ах юм. Гуравт нь болохоор залуучуудын оролцоо хөгжил доктортой хөгжилд ямар ах юм. Дөрөвт нь болохоор шинжлэх ухааны технологи, инновацийн асуудал ерөнхийдөө ямар хэмжээнд байгаа, ямар одоо хувь нэмрийг оруулах юм бэ гэдэг энэ үндсэн 4 сэдвийн өрөөнд хэлэлцлээ. Тэгээд яг энэ цуврал арга хэмжээндээс гарсан үр дүнг биднээс базаад эдийн засгийн хөгжлийн яамны одоо удирдлага манлайлалтаар Монгол улсын төр засгийн тэргүүнүүдэд хүргэж ажиллана гэсэн ийм
юутай байгаа, төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам маань манай нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин зохицуулагчийн газартай хамтраад бас энэ олон хүмүүсийн оролцогч талуудын ярьсан санаачлаг шийдлийг ингээд бас хүргэхэд нь биднээс ингээд гүүр болж хамтран ажиллах юм аа. So, if I was a Mongol Zalachot, I would have said, Youngster Galgal.